Одмондөр сувагт тавтай морил би бол хөтлөгч Инхбат. Европ судлаач мөнх зул бурхтын домог нэвтрүүлгийг хүргэх гэж байна. За манай Амина одоо өөрийн сургалтаа бэлдээд юм уу те. Завгүй байгаа учраас би энд суучих шиг боллоо. За нэвтрүүлэг танд YouTube-ийн Одмондөр сувгаар болон NTV телевизээр за мөн 83.3 107 долгионы Одмондөр хажуугаар хүрч байгаа. Өнөөдрийн дугаарыг Монгол хүнд шинэ машин ураатай сайн моторс болон чамайг төгс илэрхийлэн ураатай World Wine event итгэж байна. За өдрийн мэнд. Өдрийн мэндэ ба. За хоёлаа Argo гэдэг кино ярьсан. Тий. Миний урилгаар та ярьцсан тий. За тэгвэл одоо яг тэр Argo гэдэг түүх домгийн талаар түүх жоох домгийн талаар ярьж байгаа юм. За энэ чинь 2 дугаар дугаар. Тий. Өмнөх дугаар дээр ер нь юу болсон бэ? За өмнөх дугаар дээр гол баатар маань болох Ясун гэж юм бэ? Яагаад тэр Колхис руу тэр алтан носыг авахар явсан бэ? Тэр алтан нос ямар учиртай вэ гэдэг талаар ярьсан. Тэгээ мөн яагаад тэр Argo гэж онгоцыг бий болгоод онгоцсон дээр 50 баатар ирийг грек нутагта ярихтай агуу хамгийн мундаг баатар ирс хагас бурхад Эраклис явж байгаа шүү дээ. Хагас бурхтыг дагуулад тийш явсан. Болоо. Одоо яагаад явсан талаар ярьсан. Гэхдээ яг экспресс дэж хамт зориулаад. За яг уу Argonauts гэж ярьдаг те. Argo гэдэг нь хурдан гэсэн үг юм. Хурдан түргэн. Nautos гэдэг нь грекээрээ далаачин, завчин гэсэн утгатай үг юм. Тэгэхээр Argonauts гэдэг нь одоо хурдан онгоцны далаач гэсэн агуулгатай үг юм байна. За гол дүрийн маань нэр нь өөрөө грекээр Ясонаас. Jason уу? Тий, Jason Ясонаас ахгүй юу? Ясон маань тэр алтан носыг авахын тулд Argo гэж хурдан өлөн онгоцыг бий болгоод олон баатрууд аваа явсан. Тэр баатрууд нь Argonautууд буюу Argo хөлөг онгоцынхан хурдан онгоцныхан гэсэн нэр авсан учиртай юм байна. Зүг. Тийм үү. Тийм. За тэгээд нөгөө Argo гэдэг кинон дээр кино маань ягаад Argo гэдэг нэртэй байгаа. Тэр нисэж байгаатай Swiss Air-ийн онгоц зүйлүү те. Тэр нь Argo гэдэг бас нэртэй байдаг шүү дээ. Тийм учиртай хурдан түргэн гэсэн утгатай агуулгатай. Зүг. За Ясон маань яг товчоор яасан бэхээр Ясон маань өөрөө Ёлкосын хууль ёсны одоо хаан синти залгамжлагчийн хүү юм байгаа. Ааваас нь аавыг нь Эйсон гэдэг байсан. Ааваас нь одоо аавынх нь хагас ах гэсэн үг. Ээжийнх нь дагвар хөгт байхгүй юу? Дагвар хөгт одоо яг тэр өвөг нь одоо Ясоны өвөг гэсэн үг. Эйсоны аав Кретеус хааныг нас ороход би одоо бурхтын удамтай учраас далаа тэнгисийг эрхшигчийн хөгт байсан. Бурхтын удамтай учраас би Ёлкосын хаан синтийг залрах учиртай гээд ааваас нь хүчээр хаан синтийг Ёлкосын хаан синтийг аваад тэр хүн одоо Пелиас гэдэг хүн хаан болцсон байсан. За тэгээд нөгөө хаан синтигээ алдсан өөрийнх нь 8 нас эрүүл мэнд үр удамд нь аюул санал хэл ирсэн тул Эйсон гэдэг тэр одоо хүн яасан бэхээр ойлголоо би чамаас хаан синтиг булаацалтахгүй. Гэхдээ миний уруудмын үр хүүхдийг маань аюулгүй байлгана гэж гуйсан. Тэгээд хүүтэй болсон Ясонаас буюу Ясон маань гарсан. Гэхдээ нөгөө хаан болсон ахтай итгээгүй учраас хүүгөө өгсөн болгож зарлаад Пелион ууланд Кентавр Хероноор өсгүүлсэн юм байна. За тэгээ 20 жил Кентавр Херон дээр дайн тулааны зэвсэг мэрэгэн ухаан хүч чадал энэ бүгдийг сурсан Ясон маань Ёлкос өөрийгөө хиний үр удам гэдгээ эргэж мэдээд одоо ааваас нь булааж авсан хаан синти эрх мэдэл мөнгийг Пелиас буюу тэ авгахасаа нэхэр Ёлкос зэрэгж ирсэн байгаа. За тэгээ Пелиас нэг өдөр өөрөөс нь одоо нөгөө зөнчөөс Ораклийн Дельфигийн зөнчөөс би амнасаа хэрхэн алдах вэ гэж асуухт нь өөрөөс нь шахаатай хүнээс болгоомжлоорой гэж хэлсэн байхгүй юу? Ясон өөрөөс нь шахаатай Ёлкост орж ирдгээ. Замдаа өөрөөс нь шахаагаа алдчихсан. Ягаад тэгэхээр нэг настай эмэгтэйг гол гатлахад нь тусалж аваад голын урсгал маш ширүүн байсан учраас өөрөөс нь шахаа нурсаа явчихсан. Тэгээд өөрөөс нь шахаатай Ёлкос тэрээд би аавынхаа те хаан синтиг авмаар байна. Хууль ёсны залгамжлагч нь би эрх мэдэл эд баялаг энэ бүгдийг чамаас авах хэрэгтэй гэсэн чинь Ёлкосын тухайн үеийн хаан байсан Пелиас зээл хэрэглээд болж ин гэхдээ чи одоо нэр төртэй хаан байх хэмжээний одоо ариун ур чадвартай, ухаантай, хүч чадалтай хүн гэдгийг харуулах хэрэгтэй. Тийм учраас чи алс холын Колхист очиод алтан носыг надад авчирч өгөө. Тэгвэл би чамд маргаан тулаангүйгээр хаан синтийг чи эргүүлэн өгнө гэж хэлсэн. За тэгээд алс холын Колхист очиод нөгөө алтан носыг авчрахын тулд Ясонд хөлөг онгоц хэрэгтэй болсон. За тэгээд Ясон тэр хөлөг онгоцыг Аргус нэртэй далаа тэнгисийг эрхшигчийн хүү Аргус хэмээх зав уралдаг нэгэн байж мужаан байж. Аргус нэртэй зав уралдаг мужаан тэр гайхалтай хөлөг онгоцыг хийж өгсөн байгаа. За тэр нь хэдийгээр домгийн онгоц боловч түүнийг задгаа тэнгист хөвсөн анхны хөлөг онгоц гэж нэрлэдэг.
Урд нь бол хөлөг онгоцоо зөвхөн эрэг дагж явдаг байж л та жижиг завнууд. Тэгээд Арго бол домгийнх ч гэсэн задгаа тэнгист аялсан хамгийн онгоцны онгоц гэдэг гэж одоо бүртгэгддэг юм уу тий. За тэгээд Аргог барихад тулаачдыг одоо Сэц мэрэгний охин тэнгэр Афина гэж байгаа тий. Тэр өөрөө баатруудыг ивэгч охин тэнгэр тооцогддог. Тэгэхээр энэ хөлөг онгоцсон дээр Ясонтой нийлээд Грекийн агуу 50 баатар байгаа учраас мэдээж Афина охин тэнгэр тэр аялыг нивээсэн. За тэ Афина охин тэнгэрийн ивэлэр Грекийн яг их сурвалжаасаа хамаарат Грекийн газар нутгийг даяар тархсан одоо тэр нутгаас моднууд, царс мод, туш мод тэ хар модыг авчираад тэр завийг усан онгоцыг бүтээсэн гэдэг. Тэгээд тэр усан онгоцыг бүтээсэн тэр хуш байна уу, царс байна уу тэр моднууд нь хизээч усанд илжирдэггүй шидтэй байсан гэдэг. За тэгээд Аргос нэртэй завны мужаан тэр онгоцыг бий болгосон учраас Арго гэдэг нэртэй юм байна. За тэгээд алс холын колгис руу алтан носыг авчирахаар явсан учиртай. За алтан нос нь ямар учиртай вэ гэхээр яг өмнөх дугаар дээр домгийн ярьсан. Гэхдээ яг алтан носных нь бэлэгдэл нь өөрөө хаант засаглал, хаанчлал, эрх мэдэл, залгамж халааг бэлгшээдэг учраас чи алтан носыг авчрах юм бол чамд өөрийн зөв ёсны гэж үзэж байгаа хаан сэнтэгч өгөө гэж хэлсэн байгаа. Тэр алтан носыг нь харин аимшигтай галаар төрөгдөг хизээч унтдаггүй. Газар одоо тэ ингээд арцаас нь шүдэн газар ингээд зооход тэр зоогцсон шүдний ормоор баатар ирс ургадаг аимшигтай могоо луу мангас мандгаа гэдэг. За ингээд Ясон маань маш хэцүү даалгавар аваад гэхдээ биелүүлэн чадна би баатар өөр нөх Херон кентаврын шав учраас чадна гэж хэлээд энэ даалгаврыг авсан байгаа. За тэгээд Арго гэдэг гайхалтай сайхан гүлэг онгоцтой болчихсон. За тэгээд тэр энэ одоо алтан носны ирэлт далаа тэнгисийг гатлаад Ясон баатар Колхис нутг руу явах гэж байна. Алтан носыг авчирч байна. Гэхдээ Грек нутаг даяар одоо тэр үед бол Атика нутаг, Микини гэл тустай байгаа л да тай. Баатар ирчүүд өөрсдөө цуглаж ирсэн. Энэ бол нэр хүндийн асуудал. Энэ бол маш хэцүү сорилт даваа учраас энэ тулаа, энэ даваа, энэ даалгаварт оролцсноо гэдэг нэр хүндийн асуудал учраас Грек нутаг даяар баатар ирчүүд оролцсон гэдгийг. За ер нь бол нөө Ясон болон аргонавтуудын домгийг Одиссей домогтой ер нь олж ич ойлгож болно. Тийм. Ягаад тэгэхээр Ясон аргонавтуудын аялал нь ер нь бол 10-аас 20 жил үргэлжилсэн гэдэг. Одиссей ч буцаж ирэхдээ 10 жил аялж байгаа. Тийм. Тэгээд замдаа асар олон үйл явдал сорилтуу тулаануудтай тулгардаг. Тэгээд мөн тэр зарим тулаанууд нь Ясон аргонавтуудын аянд таардаг байхгүй юу? Тийм. Огтлцдаг юм уу? Тийм, огтлцдаг. Начаасан гоё. Тийм учиртай. Ирэх жил ч юм уу Кристофер Нолан Одиссей киног хийж байгаа шүү дээ. Гайхалтай. Тэр бүр юу болох нь мэддэхгүй байна. Одоо нь ярьж байгаа түүхтэй бас огтлцчих мэдэх юм. Тий. Тий. Би бол ер нь маш өндөр хүлээлттэй байгаа. Харин би ч гэсэн. За тэгээд ийм юм болжээ. За тэгээд одоо Грекийн те Атикийн газар нутаг даяас гайхалтай баатар ирчүүд ирсэн. За тэгэхээр онгоцсон дээр Ясонтой нийлээ 50 баатар ирсэн гэж байгаа. За тэгэхээр бүгдийг нь бол дурсч чадахгүй учраа нөгөө их усрүүсээ хамаарад өөр байдгийн сурвалжаасаа хамаарад. За өнөөдрийн миний ярих одоо жижиг домгуудын маань ер нь бол суур одоо сурвалж нь хэмбэ гэхээр Родосын Аполлодорусын Аргонавтика гэдэг найргаас юм байгаа. Тэгэхээр энэ аргонавтуудын талаарх Еврипидийн Медея гэж найраг бий, Овидийн хувилбарч байдаг, маш олон хувилбарууд байдаг. Тэгэхээр өнөөдрийн миний ярих одоо тий суур сурвалж нь бол тийм байгаа шүү. Аргонавтика юм байгаа. За байсан баатруудаас хамгийн одоо агуу нь хэн байсан бэ гэхээр мэдээж Ираклис байсан. Ираклис бол Грекийн хамгийн агуу баатар бөгөөд тэр хагас бурхан. Геркулес шүү дээ тий. Геркулес. За тэгээд Геркулес өөрийн анд, өөрийн бараа болгоч, зарц туслах гэдэг Хайлас гэдэг баатрыг бас авч явсан гэдэг. За. Ягаад гэвэл Хайласын домог бас он сонирхолтой надад явдал донд байдаг. За тэгээ мэдээж Тракийн агуу хөгжимчин найрагч уянгалаг хоолойд Орфеус явсан. Хөгжимчин явж байгаа шүү энэ сонирхолтой. За тэгээд Кастрополокс 2 Дискури гэдэг Кастрополокс 2 нөгөө Спартагийн хаан Тиндариусын одоо хүүхэд байхгүй юу? Гэхдээ нөгөө Спартагийн Элен гэж байдаг шүү дээ тий. Элений ихэр хоёр ах байхгүй юу? Нөгөө түүний ихнэр Ледан тэнгэр ирсийг иргэшээгч бүргэд болж хун болж Ледата нөхцөд тэр шөнө нь Тиндариус хаан ирээд гэргийтэйг нөхцсөн гэдэг. Тэгээ гэргийг нь хоёр өндөг гаргаснаас нэг өндөгнөөс нь тэнгэр ирсийг иргэшээгч Зевсийн хүү охин хоёр Полукс Элен хоёр
Нөгөө өндөгнөөс нь Тиндариус хааны хүн хоёр Клитемнестра Агамемнон нэг иргэ байхгүй юу? Клитемнестра тэгээд нөгөөх нь Кастро хоёр төрсөн гэдэг. За. Тэгэхээр энэ хоёрын нэг эрэхтэй тэднийг Дискури гэдэг байхгүй юу? Гайхалтай баатар ирс зөрөгтэй алдартай. За Полукс нь бол тэгэхээр бас хагас бурхан гэсэн үг. Тэнгэр хэсэг ирэх чигчинхүү тэр хоёр байсан. За тэгээд нөгөө Умардын салхи гэж бурхан байгаа. Түүний хоёр хүү далавчтай хоёр баатар. Ихэр Зетис Калиас хоёр байсан. За зарим хувилбар дээр бол Афины Тесус байсан гэж ярьдаг. Зарим дээр нь байхгүй байдаг. За Ахиллес баатарын ав Пелеус баатар байсан. Теламон байсан. Аяксын ав байхгүй юу? Теламон байсан. Ер нь бол гайхалтай баатар тэр онгоцсон дээрээс. Ер нь бол мөрөөдлийн баг гэж ойлгож байна. Тэгэхээр нөгөө суу алдар хичнээн чухал вэ гэдэг нь амар чухал. Энэ хүмүүсийн хувьд бол энэ бол Ясуны тулаан, Ясуны сорилт болохоос биш. Энэ баатруудад огт хамаагүй. Гэтэл нөгөө суу алдар алтан носыг авчрах аянд явна гэдэг нь, арга хөлөг онгоцсон дээр явна гэдэг нь, тэр алтан нотыг авчирсан баатар ирсэн нэг байна гэдэг нь бол өстой мянган дурсагдах суу алдар учраас явсан байгаа. Энэ яг л Троийн дайнтай яг адилхан. За, хоёулаа эхний хамтран ажиллагчтай танилцуулаад цааш үргэлжлэе. За, өнөөдрийн дугаарыг маань Монгол хүнд шинэ машин өрөөтэй Сайн Моторс ивэнтэтгэж байгаа. За, Сайн Моторс нь Монгол улсад анх удаа 100% цахилгаан пикап машины брэнд болох Geely-гийн Redarag одоо албан ёсны эрхтэйгээр оруулж ирж байгаа. За, бүгд найрамдах Хятад ард улсын тэргүүлэгч хувийн өмчт Geely Group нь 30 жилийн арвин түүхтэй Volvo, за мөн Zeekr, за Lincoln Co зэрэг брэндүүдтэй. За Volvo нь харин энэ Redarag гэдэг машиныг бүтээсэн юм байна. За Redarag танилцсанаас хойш 3 жилийн дотор дэлхийд 4-р орох одоо дэлхийд 4-р за Хятадтай номер 1-т орох EV pickup машин болж чадсан юм байна. Цахилгаан машин байна тий? 100% цахилгаан pickup машин. Бид нөгөө танилцуулган дээр нь очдог штэ. Би очиадаг. Өө тийм л. Амар гоё машин байлээ. Би та нарын зургийг танилцуулган дээр харсан. Би пикап машиныг ер нь бол пикап машиныг бид нэр ачааны машин ажилд хэрэглэдэг гэж ойлгодог. За гэтэл тэнцээ очиад харсан чинь юу байсан гэж бодож байна. Зүгээр ардаа юм ачаатай бүр дээд зэрэглэлийн тийм машин байсан байхгүй гоё. Яа тэр доторх моторх салон тэр юунууд шүү дээ тий. Тоноглууд амар гоё байсан тий. Хин блэ дотор нь орчоо гарахгүй. Суугаад идэх чинь Марат илүү. Ийм гоё машин байд юм уу гэт Марат нэг гайхдаг шүү дээ тий. Тэгээ гайхаадсан. Би нэг машин сайн мэдэхгүй л дээ. Гэтэ би гоо үзмжийг бол харж мэднэ. Үнэхээр гоё машин байсан. Тэгээ дотроо том зайтай. Тэгээ хүн гоё машинаас гадна өөрөөс их хүчин чадалтай юм бэл. 3 тоныг чирдэг гэж байна. За ачаа нь болохоор 1 тоныг даах чадалтай гэж байна. Ер нь бол 100 хилтэй 10 хүн сууж болно гэсэн үг шүү дээ ачаан дээр нь. 10 шиг замдаал гэсэн үг. 100 хил хүрэх юм уу да найзгаа. Хөрөхгүй удаа тоглож байхгүй. За тэгээд 4.5 секундэд 100 км/цаг хүртэл хурдлах чадвартай. Ер нь бол стовер лаг машин мэл. Ер нь Хятад энэ машинаараа бүр алж байна. Тэгээд цахилгаан машин дээрээ пикап байна гэдгийг надад үнэхээр таалагдчихэв. Тий. Ягаад тэгэхээр манай замын нөхцөл уур амьсгалын байдлаас хамаарат яг жижиг машин бол гэмтэл эвдрэл ихтэй байдаг. За тэгээд хотоос жоохон зайдуу туслантай хүмүүс бол наашаа дааш ирж очиход юм зөөхөд ачаатай байх нь маш чухал. Тэгсэн мөртлөө цахилгаан машин байна гэдгийг нь Улаанбаатар хотын бохирдолд хувь нэмэр оруулахгүй байна гэсэн байгаль дэлтэй гэсэн. Тийм. Ер нь бүх юм одоо цахилгаан болно шүү дээ. Тэгээд тог тухтай гэдэг бол бүр амар том плюс. Тэгээд ер нь бүх юм цахилгаан болж байгаа учраас бид нар ч гэсэн цахилгаан зүйлсийг ингэж хэрэгжилж хэвших хэрэгтэй юм шиг. За ингээд ийм гоё та машиныг танилцуулж байгаа. Сайн Моторс өнөөдрийн дугаарыг маань ивент тэтгэлээ. За та бүхэн нарны зам дагуу замын цагтаагийн эсрэг талд Соёлж моол гэдэг байгаа. Тэрний хажууд шоурум нэж байгаа. Тэнд очиод харж болно, за унж үзэж бас болох байх. За дэлгэрэнгүй мэдээлэлээ 72 70 88 55 дугаар утаснаас авах боломжтой байна. За ивент тэтгэгчтэй баярлалаа. За хоёулаа аялдаа гарах уу? За тийм. За ингээд ясуу маань мөрөөдлийн бага баатруудаа бүрдүүлээд аялдаа гарсан байгаа. Эгийн тэнгист гарсан байгаа Ёлкос гараад. За эгийн тэнгистээр тэдний аян зам таарсан хамгийн ихний адал явдал юу байсан бэ гэхээр Лемнос хэмээх арал дээр очсон. За Лемнос арал дээр юу болсон бэ гэхээр тэр арал дээр одоо арго хөлөг онгоцны хоочгүй зөвхөн эмэгтэйчүүд амьдардаг байж. Зөвхөн эмэгтэйчүүдийн комьюнити нэг юм байж. Тэдний хааныг Хипсипила гэдэг нэртэй одоо хатныг тийм эмэгтэй байж. Энэ аралд юу тохиолдсон бэ гэхээр олон жилийн өмнө энэ арлын эмэгтэйчүүд дурлал хайрын охин тэнгэр Афродитийг дахин шүтдэг байж. Гэтэл цаг хугацаа явах хэрээр Афродита охин тэнгэрийг дахин шүтгэ болоод
түүнд өргөл барьц өрхөө болоод түүний тахилын сүмний зүгэрсэнд Афродита тэр арлын эмэгтэйчүүдэд хилэгнээд тэр эмэгтэйчүүдийг твчхийн аргагүй өмхөх өнөртэй болгоцсон. За. Зөвхөн тэр арлын эмэгтэйчүүдийг. Гэтэл юу болсон бэ гэхээр нөгөө эхнэрүүд нь гэргийнүүд нь твчхийн аргагүй өмхөх өнөртэй болсон учраас тэр арлын ирчүүд боол эмэгтэйчүүдтэйгээ ойртоод бэлгийн хавталд ороод эхнэрүүдээсээ цухтаад өөр арлаас эмэгтэйчүүд эхнэр болгон авчрах болсон юм байна. Энэ явдалд ер нөхрүүдийнхээ урвалт болон энэ үйлдэлт нь хилгэнсэн энэ арлын эмэгтэйчүүд нийлээд бүгдээрээ Лемнос арлын бүх ирчүүдийг алдсан байна. Оо за. Тэгээд Лемнос арал дээр зөвхөн эмэгтэйчүүд байсан. За тэгээд маш олон хугацаа өнгөрөөд тэр арлын хүмүүсийн тоо толгой багасаад эрэгтэй хүн байхгүй нөхөн үржиж чадахгүй байгаад байсан учраас Афродити охин тэнгэр Лемнос арлын эмэгтэйчүүдийг өрөвдөд арга хөлөг онгоцныхныг Лемнос арал руу явуулсан гэдгийг 50 ирчүүд. За тэгээд юу болсон бэхээр Афродити охин тэнгэр тэр эмэгтэйчүүдийг өрөвдсөн учраас тэр нөгөө твчхийн аргагүй ихэн муухай өнрийг найрласан юм байна. За тэгээд арга хөлөг онгоцныхан маань Лемнос арал дээр очиод бид нартэй амар амгалан эв найрамдалт хийж явнаа. Танаа арлыг эзэлгээ дээрэмт гэж ирээгүй. Бидэнд онгоцон дээрээ хоол хүнс одоо хангамжаа авах хэрэгтэй байна. Танаа арал дээр буудалж болох уу гэсэнд арлын эмэгтэйчүүд таатаа хүлээж аваад арга хөлөг онгоцныхан Лемнос арал дээр 1 жил болсон гэдэг. За 1 жил нэг өнгөрсөн. Тэдэнд их таатай байсан учраас олон сайхан үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд тэднийг дайлцайлаад явуулах хүсэлгүй байсан учраас арга хөлөг онгоцныхан арал дээр 1 жил болсон гэдэг. Харин Ираклис баатар маань завнаасаа онгоцноосоо буугаагүй гэдэг. За. Тэгээд нөгөө баатар ирсэн нөгөө алтан носоо авах аян замаа үргэлжлүүлэхийн оронд үзэсгэлэн бүсгүүчүүдэд идэж уугаад дарс чимээд аятаа тавтай арай удаан байгаад байсанд хилэнсэн Ираклис арга хөлөг онгоцных руу орилсон гэдэг юм. Аян замдаа гарцгаа анд баатрууд минь ичиж үхээч гэж. За тэгээ Ираклисийн хилгэнсэн санаа зовсон баатрууд буцаж ирээд онгоцондоо суугаад аян замаа үргэлжлүүлсэн гэдэг. Харин Есүн баатар маань тухайн үед Лемнос арал дээр 1 жил байхдаа арлын хатан хаан Хипсипилата дээр нэгтгээд за тэгээд тэр хоёрын дуунаас 3 хүүхэд гарсан гэдэг. Юу хордоо юм тий. Тийм жилийн дотор. Тийм. За тэгээд нөгөө арга хөлөг онгоцныхан явсны дараа тэр арлын эмэгтэйчүүд бүгд жирэмсэн болсон байсан. За тэгээд арлын Афродити охин тэнгэр нөгөө хараал хилэнгээ аваад тайвширсан байсан учраас тэр арал дээр дахиад шинэ хүн төрөл бий болсон гэж үздэг юм байна. За Лемнос арал дээр ийм зүйл болсон юм байна. За энэ арал аялман цаашаа үргэлжлээ таануурсан бэ гэхээр Сизикус хаантай уулзсан гэдгийг. За Сизикус Лемнос арлаас эднэр гараад Хелеспонд буюу тэ нөө Дарданелийн хоолойг гатлаад одоогоор л Мармарын тэнгис буюу Гантгийн тэнгис дээр очиж байгаа. Тийшэл яваад байгаа шүү дээ. Тий, хар тэнгис рүү очих хэрэгтэй байхгүй бид нар чинь. Дарданелийн хоолойг, Босфорын хоолойг гатлаад хар тэнгисийг гатлаад хар тэнгисийн зүүн хэрэг дээр одоогийн гүржин газар нутаг байхгүй юу? Китайси гэдэг гүржин хот байгаа. Колхис гэдэг тэ домгийн хот байсан Грекийн домгийн. Грекийн иргэншил байсан газар л та. Тийм учиртай. За дараагийнхаа явсаар байгаа тэгээд Дарданелийн хоолой дээр хоолой гатлаад одоогийн Туркийн газар нутаг Анатолийн хойгд Кизисус гэдэг хааны ордонд ирсэн гэдэг. За тэгээд Сизикус байхгүй. Сизикус хаан арга хөлөг онгоцныхны гифтэй найртайгаар хүлээн авсан гэдэг. Тэгээд хүлээн аваад Баатар Эрсийг хоттоо оруулаад дайлж цайлаад диктатаагаар хүлээн авсан. Тэгээ нутаг орноо танилцуулахдаа тэдний ингээд Сизикус хааны ордны ард асар том өндөр уул байдаг гэж. Тэр уулыг Баавга уул гэж нэрлэдэг юм байна л да. Тэгэд Баатар Эрс танилцуулахдаа энэ Баавга уул гэж хэлж танилцуулсан ирнэ Баавга уулын ард юу байгааг нь хэлээгүү гэдэг. Гэтэл тэр Баавга уулын ард нь газраас төрсөн Гегенесис гэдэг нэртэй үлэмж том мангасууд байдаг юм байна л да. Тийм учраас энэ Баавга уулыг хинч гатлах ёсгүй, хинч ард нь гаргах ёсгүй юм байна. Гэтэл нөгөө зарим арга онгоцныхан маань энэ талаар сонсоогүй учраас Баатар Эрсэнтэй найрлаад цэнгэлдэж явах хооронд нөгөө уулын нөгөө талд гарчихсан юм байна. Уулын нөгөө талд гарахт нь нөгөө 6 гартай аврах том Гегенес гэдэгтэй тэр аврах баатрууд хөлөг онгоцныхыг хараад тэднийг одоо алхаар, дайрахаар, идэхээр довтлон эрэхт нь зугтсан арга онгоцныхан онгоцондоо төхөж ирэхэд онгоцноосоо буугаагүй байсан Ираклис баатар тэднийг амархан гэж нь бүгдийг нь өөрөө бялуу шийдмээрээ зохиод алсан гэдэг. Ираклисийн гавьяа маань энд гарч байгаа. Хамгийн хүчтэй баатар шүү дээ. Хамгийн хүчтэй, хамгийн агуу баатар.
За тэгээд баатрууд маань за бүгдээрээ эндээс холдё аян замаа үргэлжлүүлээгээд Сизикус хааны ордонгоос гараад онгоцсондоо суугаа хөдөлжилтэй. Гэтэл тэд нар онгоцсондоо суугаа хөдлөөд Гандхин тэнгис садгаа тэнгис рүү ороход нь 70 хар шуурга болсон юм байна. 70 хар шуурга болоод тэд нар замаа хараагүй учраас нэгэн хот тосгонтой газар эргээд иртэл нөгөө хотын хүмүүс нь дайснууд ирлээгээд өөдөөс нь тултаад аргу онгоцныхан болон тэр харанхууд далайн салхинд тугдж ирсэн газрын хотын эрс хоорондоо шүнжин бие биенээ алдсан тултчихлээ. Тэгээд үүр цайгаа тулаанд зогсоод өглөө болоод хартал харамсалтай арга хүлэг онгоцных маань хар салхинд тугдаад Сизикус хааны ордонд ирээд ирчихсэн байсан. Тэгээд Сизикус хааны ордныхан бас дайснууд нөө хар салхитай байсан учраас дайснууд гэж хараад арга онгоцныхан маань ч гэсэн шинэ газар ирлээ бид нарыг те дайн тулаанаар ухтлаа гэд хоорондоо халалцаад Сизикус хаан хүртэл амнаас алдсан байдаг гэдэг. Би юуныгээ таниагүй байх тийм шуурган донд. За хоёр дахь хадал явдал маань энэ юм байна. За гурав дахь хадал явдал маань тэд нар маань аян замаа үргэлжлүүлсээр байгаа. Дахиад нэг үзэсгэлэн газар ирж л дээ. Тэнд ирээд яасан бэ гэхээр Киос гэдэг нутаг юм байна. Гандхин тэнгисийнхаа ойролцоо Киос нутагт ирээд Ираклисийн туслах Хилас гэж залуугийн талаар ирсэн те. Ираклисийн туслах Хилас залууг ус аваад ирээгээд явуулж л дээ. Хилас залуу маань нэгэн гоё үзэсгэлэнтэй ой төгөл байсанд яваад орсон чинь тэр ой төгөлтнийг үзэсгэлэнтэй цөөрөн байсанд тэр цөөрөмд хизээч энэ насандаа энэ амьдралдаа ер нь хизээч эр хүн харж байгаагүй үзэсгэлэнтэй савдаг охтууд байдаг гэж. Тэд мөнх настай. Тэгээд нөгөө Хилас гэд анх удаа эр хүн хараад тэр эр хүний гоо үзэсгэлэн дурлаад тэр олон үзэсгэлэнтэй савдгууд Хиласыг ус руу цөөрөм рүүгээ татж оруулаад түүнийг живүүлж алаад өөртөө нөгөө бурхад хагас бурхад те мөнхийн шидтэй учраас тэр залууг дахин амьлуулад өөртөөхөө дунд байлгахын тулд үлдээсэн гэдэг. Хилас залуу. Тэгээд энэ Хиласын домгоор одоо сэдвчилсэн маш олон гоё уран зургууд байдаг. Сэрэг мандалтай үед зурагдсан гайхалтай бүтээлүүд байдаг. За тэрийг манай гомбоос өгч байгаа бах те. Манай гомбоч амар мэдрэмжтэй шүү дээ. Манай гомбоч бүр ирээдүг хардаг гэдэг байна шүү. Харин тэ ярихаас өмнө зургууд байгаа шүү дээ. За тэгээд Хилас ойд яваад алга болчихсон байдаг. Харин Ираклис зөвхөн Ираклис л Хиласын алга болсон байгааг эргэж ирэхгүй байгаад санаа зовоод байсан тул Ираклис Хиласыг хайхаар ой руу ороод олон сар жил болсон гэдэг. Харин энэ хооронд нь арга хүлэг онгоцынхан Ираклисыг орхиод аян замаа үргэлжлүүлсэн. Тэгэд Ираклис маань арга хүлэг онгоцныхноос ингээс алсан баг. Эргэж ирээгүй харин олон сар жил өөрийн туслах Хиласыг хайгаад олоогүй эргдээр эргээд иртэл арга хүлэг онгоцынхан өөрийг нь орхио явсанд Ираклис өшөөгөө авна гэж өөртөө хандгаад хангарах өгсөн гэдэг. Тэн чинь бүр хар тэнгисийн зүүн талд Батуми гэдэг газар гэлөө тийм. Тий. Батумигаас жоохон дээшээ. Кутайси гэдэг нэртэй хот байгаа. За ингээд залуус маань аян замаа үргэлжлүүлсэн байна. За тэгээ аяллахаа үеэр бас үргэлжлүүлээд Бебрикия гэдэг хаан тус газарт очсон. За энд нөгөө Амикос гэдэг нэртэй хаан байсан юм байна. Тэр хаан яасан бэ гэхээр хүнтэй тулалдах дуртай. Ерөөсөө их тэнхээтэй. Тэгээд өөртөөгөө ирсэн баатар болгоныг өөртөө тэмцээ надтай тулалд дуэлд оролц. Надтай тулалдаад намайг дийлвэл та нарыг би өөрийн хоттой таатаагаар найрсгаар хүлээн аван зочлно. Чадахгүй бол би та нарыг хариуд нь ална гэдэг нөхцөл тавьдаг байсан юм байна. Энд харин нөгөө Полукс гэсэн шүү дээ. Тэнгэр иргэшээгчийн хүү Спартагийн Элений ихэр баатар энэ хаантай тулдаад амархан гэж хааныг дарж авсан гэдэг. Тэгээд мэдээж хангамжаад аваад хоол хүнсээ аваад тэд нар цаашаа аян замаа үргэлжлүүлсэн. За тэгээд нөгөө Мармарын тэнгистэй л яваад Гандхин тэнгистэй. Одоо бол Гандхин тэнгисийнхаа одоо энэ тлийн баруун ирэг дээр очиж байгаа гэсэн. Финеус гэдэг хааны хотод очиж л дээ. Гэтэл тэр хаан тэр нөгөө Финеус хаан өөрийн гэсэн зүн бэлэгтэй байсан бурхтын нууц, бурхтын бэлгийг хүмүүст хитэх өгсөн тул тэнгэр иргэшээгч тэр хааныг хараасан байсан байна. Харахтаа яаж хараасан бэ гэхээр тэр хааныг сохор болгоод тэгээд тэр хаан нөгөө сохор хүн өөртөө хоол иж идэх гэж хичээхэд нь аимшигтаа махчин шууд ирээд тэр хааны хоолыг нь иддэг байсан юм байна. Тэр хаан бүр хоол идэх ямар ч боломжгүй. Өөртөө хоол бэлтгэл тавг бэлдээл одоо будаа тариа аваад хоол идэхээр яг зөвхөн тэр хааны хоолн дээр аимшигтаа махчин шууд ирээд хоолыг нь иддэг байсан юм байна. Харин нөгөө арга хүлэг онгоцныхан баатар ирс тэр хааны нутагт ирээд тэр аимшигтай шуудыг нь алаад
Хаанд амар амгалан хоол өгсөнд талархсан тэр Финеус гэмээх Зүнж хаан тэдэнд надад тусланы чи хариуд та нарт би талархаад аян самт чинь тааралдах нэгin саад бэрхшээлийг хэрхэн давхаргыг зааж өгье гэж хэлсэн нь ийм мөргөлддөг хад байж л дээ. За тэр нь одоо яг хаанд үргэлжлээд байна гэхээр босфорын хоолой хэлээд байгаа. Босфорын хоолой ингэж мөргөлддөг хоёр ийм одоо хатан цохио байж л дээ. Тэр мөргөлдөх агшинд голоор нь хавчигдсан хэн боловч амьдлах ямар ч арга байхгүй. Харин энэ мөргөлдөх хатан цохиог гатлах гэтлэх нэг арга юу вэ гэхээр ясунд та нар хөлөг онгоцороо тэр одоо хатан цохиор ойртохоос өмнө тагтаа нисэх гэж хэлсэн байгаа. Хэрвээ тэр тагтаа тэр хатан дундуур амьд гарч ирвэл та бүгд эсэмэнд гарч чадна. Хэрвээ тэр тагтаа гарч идэхгүй эцлэгдвэл та нар гарахгүй гэж хэлсэн юм байна. Тэгэхээр өөртөө төрүүлж гарахаас өмнө тагтаал нисэх гэж хэлж л дээ. Тэгээд нөгөө тэр зүүн бэлэгтэн талархсан Ясун болон аргонавтууд маань үргэлжлүүлээд босфорын хоолой дээр очижээ. За тэр нөгөө мөргөлдөг хадыг бол нөгөө Symplegades гэд нэрдэг. Айгуу төвхтэй нэртэй. За тэр хатан цохон дээр очиод мэдээж Ясун нөгөө Финеус хааны зөвлөгөөний дагуу тагтаа нисгсэн. Тэр тагтааны сүүлнийх нь ганцхан өдөл тэр мөргөлдөг хатан цохонд унсан байсан бусдаар эсэмэнд гарч ирсэн. Энийг нь сайн зөнгөж хөлөг онгоцныхоо ойлгоод тэр тагтааны араас арга хөлөг онгоцсон орсон маш хурдан тэр аимшигтэй мөргөлдөг том хатан цохооноос эсэмэнд бүрэн бүтэн гарч ирсэн байна. Харин арга хөлөг онгоцныхон энэ хатан цохооноос бүрэн бүтэн гарсны дараа тэр хатан цохоо маань өөрөө нийлээд дахиж ингэж мөргөлдөг байсан гэдэг. Тийм домогт. За хүүхдүүд үзчихвэл босфорын хоолой гэдэг маань одоо Аз Европ ТV-г заагалсан ийм хоолой байж байгаа тий. Хар тэнгисийн өмнөд хэсэгт. Тий. Стамбулын нутаг дэвсгэр дээр. Тий, Стамбул хотод байгаамаа. За ингээд арга хөлөг онгоцных маань аяллаа үргэлжлүүлсээр зорьсон газар Колхесттэй ирсэн. Хоёулаа дараагийнхаа ивент тэтгэгчийг дурддаг тий. За тий. За өнөөдрийн маань хоёр дахь ивент тэтгэгч нь бол чамаг төгс илэрхийлэн ураатай Domaine Labum дарсан байна. За Domaine Labum дарсыг World Wine компани оруулж ирдэг юм байна. Дарсны соёл дарсыг зөв зохистой хэрэглэх нь нэг төрлийн урлаг бөгөөд энэхүү урлагийг түгээн дэлгэрүүлж буй World Wine байгууллагын одоо World Wine компани оруулж ирдэг Domaine Labum дарсыг Одмондрын Бурхтын давуу нэвтрүүлэг маань онцолж байна. Учир нь 1880 оноос хойш эхэлсэн баялаг түүхтэй газар нутгийн хувьд Францын өмнөд хэсэгт орших Languedoc-Roussillon гэдэг мужаас гардаг тэр гайхалтай үржилшинтэй дарсаар одоо усан үзмээр энэ дарсыг үйлдвэрлэдэг юм байна л да. За энэ Languedoc-Roussillon гэдэг муж нь Францын өмнөд хэсэгт байдаг бөгөөд баруун өмнөд хэсгээрээ Испантай хил залгадаг юм байна. Ер нь бол газар зундын тэнгисийн орчим гэсэн үг юм байна те. Ийм сайхан дарс юм байна. За тэгээд үзэгсэлэн байгалаар хүрээлсэн амар амгалангийн жинхэнэ деважин болсон энэхүү газар нь дарсны усан үзэн мургах маш тохиромжтой хамгийн таатай бүс нутаг бөгөөд газрын гадаргаас 4-5 метрийн гүнд үндэс нь байрладаг бөгөөд ийм хэмжээний гүний хөрс үржил нүүрс ус шимт хичээлээс татдаг юм байна. Вау. Тэ. Хүч хөдөлмөр газар нутгийн шим хүсэл эрмэлзлийг шингэн бүтээсэн Францын өмнөд бүс нутгийн нэрийн хуудас болсон дарс юм байна. За Domaine Labum дарс нь сүүлийн 5 жилийн хугацаанд 50 гаруй олон улсын одоо дарсны тэмцээнд шагнал хүртсэн юм байна. Та тэгэхээр Domaine Labum дарсыг амсахыг хүсвэл World Wine-ы салбаруудаар орж болно. Супермаркетууд, худалдааны төвүүд дээр ер нь бол аюул сан харагддаг. Манайд ч гэсэн орж ирээд нилээд болцсон тий. Тэгвэл ер нь өдөр тутмын хэрэглээнд орцсон дарстай ч үгүй тий. Өдөр тутмын хоолн дээр тий. За ингээд ивент итгэжтэй баярлалаа. За баярлалаа. За хоёул адал явдлаа үргэлжлүүлээ. За тий. За одоо зорьсон газар бол очсон байж байгаа. Тий. Хар тэнгисийг гатлаад Колхест очсон байгаа. За Колхест одоо Аитис гэдэг хаан тэр бол нарны бурхан Хелиосын хүү юм байгаа. Нарны бурхан Хелиосын хүү Аитис хаан Синти дээр сууж байгаа. За тэгээ арга хөлөг онгоцныхын ирэхэд хаан таатай хүлээж авч л дээ. Ягаад гэвэл Грек нутгийн хамгийн агуу баатруудын ирсэн байна. Тэгээд Ясон ч гэсэн өөрийнхөө зорилгыг хэлж би Иолкосын зүй ёсны хааны хүү юм байгаамаа. Тэгэхээр ааваас минь хаан Синтиг нь булгасан авгахаасаа хаан Синтиг авахын тулд би танд байгаа алтан носыг авчрах учиртай гэж хэлсэнд хаант нэг дургуцсангүй. Гэхдээ өөрийнх нь өхөл ирнэ гэж байгааг мэдж байгаа. Тэгээд юусан бэхэр боллгүй яах вэ? Хаан Синтигээ тэгээ залгамж халагийг нь хүртэх ёстой хаан Синтигээ авахын тулд алтан носыг авахд чинь би зөвшөөрье. Гэхдээ алтан носыг авахын тулд чи надад 3 даалгавар биелүүлж өгөх ёстой гэж хэлсэн байна. За тэр 3 даалгавар нь маш хэцүү 3 даалгавар.
За тэгээд амар хэцүү хинч урд өмнө биелүүлээгүй тэр хэцүү 3 даалгаврыг биелүүлэхийн тулд яасан хэдийгээр те би биелүүлэх ёстой гэдгийг мэдчихсэн ч маш их готарч л дээ. Надад ямар ч тусламж дэмжлэг байхгүй. Тэр 3 даалгавар нөрөө маш хичүү 3 даалгавар байсан байгаа. За эхнийх нь юу байсан бэ гэхээр галаар туригдаг 2 бух байсан байгаа. Тэр 2 бухыг номдох шаардлагатай болсон. Тэгэхээр галаар туригдаг учраас тэр 2 бухт Ясун Баатар маань ойрт харах байхгүй. Хэрхэн яаж эхний даалгавраа хүртэл яаж биелүүлэхээсээ мэдэхгүй байсан. Тэгэхэд нь Ясуныг санаж нь Ёлкост авгах дээр анх очигдоо гол гатлгсан гэдэг настай эмгэнг. Тийм. Настай эмгэн гол гатлгаж агаад өрөөсөн шаахан урсцсан гэдэг. Тэр настай эмэгтэй бол бурхтын хатан Ира байсан баг. Ира Ясуныг сорьсон нь тэр Ясун тэр даваагийн даваад түүнд туслаад сайн хүн гэдгээ те харуулж чадсан учраас бурхтын хатан Ира энэ аяллахын турш Ясуныг ивэсээр байсан байгаа. Тэгээд Ясун энэ удаад Ясун тусламж яа харахгүй хэрэгтэй гэж үзсэн учраас хайр дурлалгоо үзэсгэлэнгийн охин тэнгэр Афродитэд хэлээд Аитис хааны үзэсгэлэн тохин Медеяг Ясун дурлуулсан байна. За Медея бол Увтис шидтэй шулан охин байсан. Маш үзэсгэлэнтэй. Увтис шидтэй. Тэгэхээр нөгөө Афродити бурхан хайр дурлал дур хүслийн охин тэнгэр энийг нь зөвшөөрсөн учраас Эрос түүний хүү далавч дурлалын бурхан Медея охиныг харваад Ясун Баатарт галт суталтанд дурлуулсан. Тэгэхээр нөгөө дурлал залуутайгаа хамт амьдрах, дурлал залуутайгаа хамт байхын тулд, дурлал залуудаа туслахын тулд шидтэн Медея ааваасаа урваад Ясунд арга зааж гисэн. Харин өөрт нь туслал өөрийг нь нутг руугаа авч явна, гэргийг нь болно, одоо гэргийгээ болгоно, үр дүнч байнаас заргалтай амьдрна гэсэн андгаа тангарахыг Ясун Медеяд өгсөн баг. За тэгээд Медея хамгийн одоо эхнийх нь тэр нөгөө 2 аимшигтай галаар төрөгдөг бухаа гэсэн шүү дээ тий. Халкатүри гэдэг нэртэй. Тэр 2 бухыг яаж одоо номгодох вэ гэхээр галаар төрөгдөг учраас тэр галаар төрөлт нь ойртохын тулд Медея Ясунд нэг юм шидийн юм шингээ өгсөн байгаа. Тэр шингэ нь Прометеус бурхан санаж байна. Хүнд гал болгож өгдөг гайхалтай бурхан. Зевст шийтгэгдээд цовдлогддог. Кавказд яг тэр нутагт байхгүй юу? Тийм. Тэр үед Прометеус тэнд совлогдсон байж л дээ. Прометеусийн илгийг өдөр болгон мачин бүргэд ирж хатгадаг. Тэр Прометеусийн бүргэд татгасны дараа Прометеус илгнээс урсан цусаар хийсэн ерөөсөн шингэн байж л дээ. Тэр шингэнийг Ясун өөрийнхөө биеинд ингээд түрхвэл тэр галаар туригдаг 2 бухны гал нь түлэгдэхгүй юм байна. За Медея эхний тулсалс нь тэр шингэнийг Ясунд өгөөд Ясун тэр шингэнийг нь Прометеус бурхны илгнээс гарсан цус байгаа байхгүй юу? Хамаг биендээ түрхэд тэр аимшигтай галаар туригдаг 2 бух руу ойртоод тэр 2 бухыг дийлсэн гэдэг. Тэгээд эхний даваагаа биелдсэн тэр 2 дахь нь ч гэсэн нөгөө луунд ойртохтой хүртэл тэгсэн. Тэр луу хизээч унтдаггүй луу байхгүй юу? Бас тэр алтан ноосыг манжаагаа. За тэрний ямар учиртай вэ гэхээр тэр луу шүдэрээ газар ингээ хатахад газарт хатгсан орноос нь Спартой гэдэг нэртэй нэг шүднээс ургадаг баатруудын талаараас өөр Кадмосын домог дээр гарч ирсэн. Тийм баатрууд гардаг юм байна. За тэгээд нөгөө Медея ч гэсэндээ тулсан байсан учраас юу ээж Медея тэр лууг тэр баатруудтай тэмцэгт нь яаж тулсан бэ гэхээр нэг шидэж чулуу өгөөд луу газар хатгаад тэр ормоос нь олон баатар гарч ирэхэд энэ чулууг дунд нь шидэрэй гэж хэлсэн юм байна. За тэгээд нөгөө луу Ясун руу дайраад түүнийг хазгаж оролдоод газар хатгахад нь мэдээж олон баатар Спартойнууд төрсөн. Харин тэр Спартой одоо Ясун руу улангасан дайрах тэр баатар эрс рүү Ясун маань нөгөө үзэсгэлэн бүсгүй Медеягийн өгсөн чулууга шитгэтэн тэр баатрууд маань тэр чулууг Ясун гэж хараад тэр чулуу руу дайраад хоорондоо бие биендээ алцаар байгаа дуусан гэдэг. Харин тэр хооронд нь Ясун нөгөө луу мангасыг амархан дэлжсэн гэдэг. Тэгээд алтан ноосоо авсан. За тэгээд алтан ноосоо авсан учраас тэндээс нөгөө яаралтаа зүхтах хэрэгтэй болсон. Тэгээд яаралтаа зүхтахдаа Медея бүсгүйг аваад арга онгоцынхан маань Колхисоос зүхтсан баг. Харин Колхисоос үзэсгэлэнтэй охиныг нь аваад охин нь тэр Ясун Баатар туслаад өөрийнх нь одоо тэг үн тэрд нь болох алтан ноосыг нь хулгайлаад явчихсанд охин нь өөрөө урсанд хилэнсэн Айтис хаан өөрийнхөө Аспиртусыг тэднийг илдэж хөөгөөд өшөөгөө авах хэрэгтэй. Алтан ноосыг эргүүлж авчрах хэрэгтэй гэдээ явуулсан гэдэг.
За ингээд аргонавтуудын маань зорилго бол биелсэн, хар тэнгистэй очсон. Тийм ээ. Алтан носоо авчирсан. За тэгээ аялалд буцаж ирэхдээ буу юм болно. За буцаж ирэхдээ юу болж ийн гэхээр юу яаж байгаа? Тэд нэр явсан замаараа ирж болохгүй шүү гэж зөвгнөл байсан. Өөр замаар явж ирэх ёстой шүү. За тэгэхээр тэд нэр Колхистэй хар тэнгисийг гатлаад хаагур явсан бэхээр урд нь бол Босфорын хоолоогоор тий. Дарданеллийн хоолоогоор Эгийн тэнгисээр явсан шүү дээ. Одоо буцахтаа бол Иструм гэж нэрлэдэг. Домгийн нэр нь одоогоор бол Дунай мөр юм байна. За. Дунай мөрнөр явсан байна. Их сонирхолтой. Яг нөгөө энэ домгийн нөр тухайн үеийн хүмүүсийн газар зүйн талаарх мэдлэг их гэсэн аягуулсаа өгдөг. Ер нь эртний грекүүдийн газар зүйн талаарх ойлголт мэдлэг нь бол гайхалтай байсан. Дунай мөрнөр хаа хүртэл яваад тодорхой газрыг их газраар явах шаардлагатай болж байгаа. Яг тэр хэсэг дээрээ хөлөг онгоцныхан маань онгоцоо 50 баатар маань мөрөн дээрээ мөрлөд хуурай газрыг туулаад устдаа залгасан гэж гардаг. За ингээд хөлөг онгоцныхан маань Дунай мөрөн гатлаад явж ижээ. Ардаас нь аспиртус харин маш хурдан хөлөг онгоцоор тэднийг мөшгөөд нэхэд хүрээд ирсэн байна. За тэгээд энэ дээр яг домгийн хоёр хувилбар байдаг. Зарим хувилбар дээр бол Ясоныг аспиртусыг алсан гэдэг. А хоёр дахь дээр нь Медея бас илэрхийлсэн гэдэг. За тэгэхээр Медеягийнх нь хувилбарыг яриа л да. Медея яасан бэ гэхээр ахыгаа маш олон зэрэг баатар эрс тагуулад Аргоогоос илүү том хөлөг онгоцтой, илүү хурдан хөлөг онгоцтой. Ардаас нь нэхэд ирсэн санандарсандаа тайвширцгаая бүгдээрээ одоо найрамдаа ярилцаж тохиролцъегээд та арга онгоцсон дээр буугаа дээр танаас уучлалт гуйгаад алтан носыг эргүүлж өгье гэж хэлээд ах нь хөлөг онгоцноосоо гараад арга хөлөг онгоцсон дээр хөлтэй явахад Медея ахыгаа хорлон алсан гэдэг. Харин хайрхатал. Ховстолцсон учраас. За ингээд Аидис хааны хүүг нь алчж байгаа. Хүүг нь түүний охин Медея Есүсний төлөө алсан байна. За ингээд Дунай мөрнийг дагаа явж идэл тэр ахыг нь аспиртусыг алсан тэр Медея одоо ахыгаа алсан байсан уу? Есүс одоо тий Медеягийн ахыг байсан уу те? Альч тохиолдолд Зевс тэнгис эрхсийг эрхшээгч маань хэлгэнжилтэй. Тийм учраас тэдний аян зам ухралд орсон байна. Дунай мөр нь зогсон шүү дээ. Европын хойно ирээд Германы хойно ирээд зогсож байгаа шүү дээ. Тэд нар ч усан онгоцтой хүмүүс илүү гадлах ямар ч арга байхгүй. Тэгэхээр зарим хувилбарт бол Медеягийн үеэлэгч нь гэж нэрлэдэг. Зарим хувилбарт бол үеэлэгч нь зүгээр нэг юм шидтэй охин тэнгэр байж л дээ. Кирке гэдэг нэртэй. Киркегээс очиод хэрхэн яах талаар асуугаад тэнгэр эрсэгчийг тайвшруулад аян замаа өргөжлүүлээрэ гэсэн зүн байсан учраас тэд нар Кирке дээр очиод Киркет одоо бурхтаас бурхтын тааллыг авахын тулд өргөл барьц өргөөд бурхтыг тайвшруулах хэрэгтэй гэсэн тэр одоо тэрнийхэн дагуу зан үйлээгээд аян замаа өргөжлүүлсэн гэдэг. Харин арга онгоцныхан маань 2 ч удаа онгоцоо мөрөн дээр тавьж явдгийг. Эхний хувилбар нь бол Дунай мөрний ихтер очичоод одоо бол Руур штэ тэгээ Германы ихтер очиод онгоцоо мөрлөөд Адриатын тэнгис дээр ирсэн гэдэг. Тэгээд ус онгоцоо заадгаа тэнгис тавиад аян замаа үргэлжлүүлсэн гэдэг. За тэгээ аян замд нь маш олон адал явдал тааралдана. За тэдний нэг адал явдал нь юу вэ гэхээр Орфис явж байгаа шүү дээ. Хөгжимчин явж байгаа. Тэр бол нэг тулаан тэмцлээс илүүтэйгээр гайхалтай хөгжимчин яруу ихшигт хоолойтой. Гэтэл сиренүүдийн арал дээр очдог. Сирен. Тэгээд одоо сирен гэдэг нь бол siren гэдэг нь дуу дохио чимээг хэлдэг шүү дээ. Англи хэл дээр. Латин гарал нь бол тэр. Гэтэл энэ арал Одиссей дээр гардаг байхгүй юу? Ерөөсийн уянгалаг дуу хоолойтой эмэгтэйчүүд. Тий. Одиссей нөгөө намайг нөгөө завныхаа хөлөг онгоцныхаа голд өөрийгөө хүлүүлээд яасан ч битээ намайг тавиарэ гэдэг. Тэр нэг ховстон үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн дуу Одиссейг дуудаад идэг. Энэ арал дээр очт юм аа. Ер нь эмэгтэйчүүдийн дуу хоолойгоор татцагдсан иймэрхүү домгууд кинонууд зөндөө байдаг тий. Ялангуяа манай нөгөө далайн аялал хийж байгаа тийм кинонууд төр зөндөө гардаг. Энэ тэгэхээр бүгд дандаа энэ домгуудаас тийм бай. Улбаатай санаа авсан тий. За тэгээд сиренүүдийн арал дээр очиод сиренүүдийн арлыг хэрхэн гатлах вэ гэдгийг мэрэгэн кентавр Херон ясанд хэлсэн байна. Тийм учраас Орфисыг авч явсан байна. Сиренүүд хэдийгээр үзэсгэлэнтэй сайхан дуу хоолойтой залуусыг өөрсдийн зорилгоо замаа марттлан ухаан санааг нь балартуулах чадвартай байсан учраас
Орфис өөрөө хөгжим тоглож дуудуулж эхэлсэн байна. Тэгэхээр Орфис ингээд дуулах тусам түүний хөгжим нь улам яруу болоод игшиг болоод хоолой нь алтан гургалтай мэт болоод дуу нь илүү чангараад ээж гин. Чангарсаар нөгөө ховсдох гээд байгаа шидийн ховсондоо оруулах гээд байгаа сиренүүдийн дуунаас ялсан илүү чангарч чадсан учраас арга хөлөг онгоцныхан маань сирений тэр шидэд өвдөлтөй дуу хоолойд авталгүйгээр энэ арлыг гатлан эсэмэнд гарч ирсэн гэдэг. Орфисын хэрэг энд гарч. Тийм байна. За тэгээд аялал маань үргэлжлэнэ, зөндөө үргэлжлэнэ. За тэгж явж байгаа хамгийн сонирхолтой нь яадаг вэ гэхээр ер нь бол сүүлд хойд Африк руу очиж байгаа. За тэндээ бас бүү адал явж болж байгаа завиа ус онгоцоо мөрөн дээр залуус маань говь цөлийг гатлуулж явж байгаад сахарын цөлийг гатлуулж явж байгаад тэнгистэй эргэж ирдэг. За тэгээд нөгөө 1963 оны Яасан болон аргонавтууд гээд Холливуудын уран сайхны кино байгаа. Тэрийг харуул тэрэн дээр нэг амар том Хүрэл Баатар арга хөлөг онгоцынхныг хөөдөг байхгүй юу? Тэр нь Крит харал дээр болж байгаа. Крит харал дээр очиход Талус хэмээх нэртэй авраг том үлэмж том биетэй Хүрэл Баатар арга хөлөг онгоцынхныг түүэх гэж алах гэж оролдож байгаа. Асар том бул чулуунуудыг онгоц руу шидэж онгоцыг нь эвдгэж оролдоод тэгээд тэрэн дээр увдис шидтэй бүсгүй мэдээг нь тусаас гардаг. Мэдээ өөрөө увдис шидтэй шулан байсан учраас Талусын сул талыг олоод хартсан байна. Тэрний үгээр Талусын шагаанд байгаа нэг хатгсан төмөр байж. Хэрвээ Талусын тэр шагаанд байгаа хатгсан төмрийг суглаад авахд Талусын гол тасрах учиртай байна л д. Гэтэл мэдээ увдис шидтэй тэр аврах том Талусын хэлийг урд нь хинч ойлгож байгаагүй. Гэтэл мэдээ шидтэй учраас түүний ойлгох хэлээр Талустай яриад чи хүн болохыг мөрөөддөг. Чи халуун биетэй хүн болохыг мөрөөддөг. Би чамд мөрөөдлөө биелүүлж гин туслая. Яавал чиний мөрөөдөл биелэхийг би чамд хэлж өгье гэд. Талус өөртөө анх удаа хүн ярихыг хараад гайхаад өөрийг нь ойлгохыг гайхаж баярлсандаа за тгий. Тэр нь юу юм гэсэн чинь наад шагаанда зогтсон байгаа. Төмрийг аврагчилдаг байхгүй. Гэтэл нөгөө Талус мэдээя шидэт өвдөс бүсгүй мэдээгийн үгэнд итгээд шагаанд нь хатгсан байгаа тэр хүндлэн төмрийг татаад автал өөрийг нь гал тасраад насурчихсан. За ингээд мэдээ бүсгүйн тусламжтайгаар аимшигтай Талусыг алаад Ёлкостой эргэж ирнэ баатрууд маань. Харамсалтай нь Ёлкост эргэж ирсэн чинь аавыг нөгөө авгах нь алчихсан. Авгах нь өөрөө бараг үхэд авгахын хүү хаан болчихсон. Тэгэхээр хаан ширээгээ буцааж авч чадахгүй. Явж ирээд ийсэн маань. Гэтэ тэр чинь 20 жил явсан тий. 10-20 жил үргэлжилсэн гэж байна. Олон жил болж байгаа. Тэр чинь Адриатаар гарч ирсэн л байна. Тий. Адриатын тэнгисээр гараад газар дундын тэнгис рүү ороод буцаад Эгийн тэнгис рүүгээ ороод Ёлкост ирж байгаа. За тэгээд домог маань хэрхэн дуустдаг вэ гэхээр Ёлкост эргэж ирээд хаан синтийг бол буцааж авч чадаагүй. Коринт руу очисон гэдэг. Коринтэд амар амгалан сууж агаад Медея тэр хоёр хүүтэй болсон гэдэг. За тэгээд амар амгалан олон жил суудсны эцэст Ясон маань үзэсгэлэнтэй гэргийн Медеягаас уйдаад залуу бүсгүйг Коринтын хааны охиныг өөртөө хатан болгож авахыг хүсээд хурим хийсэн чинь нөгөө өөрт нь өгсөн хандгаа тангаргаа зөрчсөн өөрт нь тэр аян замд нь тусалсан тусыг мартсанд хорсон Медея үзэсгэлэнт бердэнтэй үзэсгэлэнт бүсгүүд нь хортой нөмрөг өгөөд тэр хортой гой үзэсгэлэнтэй хурмын даашнас шиг юм нөмрөг өгөөд тэр нөмөргийг нөмөрсөн бүсгүй бэр маань шинэ бэр нь хортой төгсөн гэдэг. Харин өөрөө Ясунаас өшөө хорслоо авахын тулд түүнд хорсон гомдолтой тэр хоёрын дундаас гарсан хоёр хүүг алсан гэдэг. Энэ бол нөгөө Еврипидийн Медея гэдэг найргаас. Тэгээд Медея гэдэг нэртэй өөрөө дөөр байдаг гайхалтай дөөр байдаг. Тийм үү. Тэгэхээр ер нь Медея Ясон хоёрын домгийн яг энэ хоёрын харилцааны одоо сонирхолтой анхаарах зүйл нь бол мэдээж нөгөө үнч ус байдалд хорсон. Тэгээд энэ эмэгтэй Ясны төлөө түүний тэр адал явдлын төлөө алтан носыг авчрахын төлөө өөрөө их орноосоо ургасан, ааваасаа ургасан маш олон зүйлийг золиулсан байтал андгаа тангарахтай үнч байгаагүйд нь хорсон доо. Бас тэр аимшигтэй нүглийг хийсэн талаар гардаг юм байна. Тэгвэл тэр дөөр нэлээд эмгэгдэлтэй дөөр байна. Үүдээ эмгэгдэлтэй гэхдээ Медеягийнх нарийн бол амар гоё. Тийм үү. Миний ер нь бол хамгийн дуртай ари. Мария Каллас дууснаар Грекийн опера дуучин байсан. Манайд тоглогддог уу? Манайд тоглогддог. Нэг өдөр тоглогдох баха. За ингээд Ясуны маань адал явдал нь 10-20 жил үргэлжлээд амжилтаа босоод төгссөн юм баг. Гэтэ хоёлаа нэлээд товчлох шиг боллоо тий. Экспресс гэж байгаа юм жил багтахгүй. Тийм тий.
энэ грекийн домгуудаар бүгднгээр нь гоё кино хийвэлстэй бүр. Ингээд гоё домгууд нэг бид ч Холливуудынхан ер нь кино хийх гэж нэлийн хичээгээд л байгаа л та. Ер нь боломжоор л хийгээл байгаа. Яг тэрэн шиг манайх бас өөрсдийнхөө түүхээр домгоор юу гарч байдаг тий. Гоё кинонууд хийвэл бас амжилттай дэлхийд гарах кинонууд гарах байхгүй. Тэгээ уран зөгнөлт кинонууд тэгээ Монгол үлгэрүүд ч гэсэн гайхалтай шүү дээ. Тийм шүү дээ. Одоо энэ түүхийг бол одоо Европууд, юунуудын Америкууд тэгээ бүгдээрээ мэдчихэж байгаа. Бүгдээрээ аль нь ямар 10 жилийн ажил дээр сонсдог, уншдаг. Уран зохиол, дүрслэх урлаг, яруу найраг, шүлэг найраг бүх юмд нь тэгээ одоо pop culture-т байгаа юм чинь. Тийм. Тэгээ энийг ингээд сурталчилж чадаад байгаа байхгүй тийм. Тэгээ энүүгээр бас мөнгө хийгээд байгаа. Тийм. Манайх ч гэсэн тэгмээр л байгаа гэж байна. За баярлалаа зулаа. Баярлалаа. Сонирхолтой гоё домог байлаа. Дараа нь Hercules ясны талаар бас гардаг бах тий. Hercules ясны талаар гарна. Тэрийг дараагийн домогт оруулаад ярих хичээ. Hercules би танаас өшөг авнаа гэсэн байгаа шүү дээ. За нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр сувгаар болон НТV телевизээр замун 83.3 107 стилгөөний Од Мөндөр хажуугаар хүрлээ. Өнөөдрийн дугаарыг Монгол хүн шин машин ураатай сайн мотор сулан чамайг төгс илэрхийлэн ураатай World Wine event тэтгэлээ. Зулаа. Дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.